Энэ удаагийн бичлэгээрээ Монголд тренд болж байгаа Metal Lux-ийн сортыг та бүхэндээ дэлгэрэнгүй танилцуулъя. Metal Lux нь 1991 онд Польшид зохиогдсон. 1999 онд Польшийн газар тариалангийн фестивал дээрээс хамгийн шилдэг ил талбай лойлын сортоор шалгарсан байгаа. Үнэхээр бол гайхалтай сорт. Монголчууд мэдж эхэлж байна. Эрхээ яаж тариалдгийг бас асууж байна надаас. Тийм учраас тусгай дугаар болгон ирье гэж бодлоо. За одоо Хойд Америкт мод болж байгаа. Тэгээд бас тренд болж байгаа. Яагаад гэвэл Хойд Америкийн сэрүүн бүсгүүд бол Монгол шиг үлрэлэн тариалтын богино хугацаатай учраас Metal Lux сортуудыг бас сонирхдаг юм байлаа. Тэгээд Канад бол тэр чигээрээ сонирхож байгаа. Тийм учраас бас дэлхийд бас тренд болж байгаа сорт байгаа шүү. За онцлог нь бол Metal Lux нь намхан ургадаг, үүдэн тэсвэртэй. Тэгээд эртийн болцтой, өвчин тэсвэртэй, өвчин туслаа гэхэд бол нэг нэгэндээ халдварлагдгүй. 30-40 сантын игнэ хооронд, игнэ мөр хооронд 30-40 сант, 40-50 сантын зайтай тарж болно. Энэ нь бол өрсний үржил шимээс хамаарч тариалдаг. За 2021 онд одоо Монголд орж ирсэн байгаа. Яг ковидын цар тахлын үеэр тэр үед бол бид нэр бас Metal Lux-ыг хараахан тийм сайн сорт мэдрээгүй байсан. 21 онд тариаллаад одоо баг зэрэг мэдэрцгээгээд ер нь энэ ямар учиртай сортыг судалж эхэлсэн байгаа. 1922 онд энэ хөлөмжөндөө тариалж үзсэн. Ил талбайд бас 40 орчим бод тариалж үзсэн байгаа. Тэр гайхалтай гэдэг мэдэрсэн. Юун гайхалтай юм бэ гэхээр нэгдүгээр үслэг нь бол одоо жижиг намхан ургадаг учраас үслэгээний үед одоо суналт үүсдэггүй. Дараа нь дээр нь бол үслэгийн хугацаа нь өөрөө богинохон. Ихэнх сорт бол 40-50-аас 60 хоногтод талбайд гаргаараа гэж зүйлсэн байдаг бол Metal Lux-ыг 45-аас 50 хоногтод гаргаж болдог. Яагаад тэгэхээр 30 дахь хоногоос цэцэг үүсээд 45 дахь 50 дахь хоног дээрээс одоо цэцгийн бундуу үр тогтч бундуу үүсдэг байгаа. Ийм онцлогтой сорт. За ил талбайд тариалахад бол 30-аас 40 см өндөр байна. Энэ миний хажууд байгаа помидорын бут бол Metal Lux-ыг ацтэгт нэрлэж үзсэн сорт байгаа. Ерөнхийдөө бол намхан ургадаг класс нь харуулмаар байна. Харуулж байгаа шүү. За тэгээд жимс нь ингээд навчныхаа доогуур байрлсан байдаг. Хөлөмжөнд тариалахад бол 60-аас 70 см өндөртөө ургадаг байгаа. Тэгээд бид халуунд бас холороз гэдэг эмгэггийн шин чанар илэрдэг. Хамгийн ихний одоо доотлын навчнууд нь холороз гэдэг доотлын навчнууд нь шаардлагыг илэх бөгөөд энэ нь юутай холбоотой вэ? Тухайн ургамал бид эрчимтэй ургах үед ургамлын доод хэсэг одоо хуучин навчнууд нь хлорофиллийн мөхлөг одоо гүйцэд биелэгдэж амждгүйтэй холбоотой. Хлорофил гэдэг бол нэг грек, латин үгнээс гаралтай ногоо навч гэсэн утгатай үг. Хлорофил бол фотосинтезийг явуулж ургамал эрлийн энергийг химийн энерги болгож хуургадаг тийм ихтэн байгаа. Ер нь бол ургамлын навч ногоон өнгөтэй байдаг нь нарны гэрлээс цэнхэр алсын улаан хоёр өнгөийг ургам сэнгэж авдагтай холбоотой. Тэр хоёрын нийлбэр дундаас ногоон өнгө үүсдэг байх нэ. За ил талбайд тариалсан Metal Lux-ийн нэг бутнаас нь 2-оос 2.4 кг ургац авдаг байгаа. Энэ хэдийгээс эхлэх вэ гэхээр 6 сарын 1-нд тариалсан байна. 8 сарын 1-ээс эхэлнэ. Эхний жимс нь улааж эхэлнэ. 8 сарын 10-аас одоо мас хураалт эхэлдэг байгаа. Тэгээд нэг гайхалтай зүйл гэвэл одоо
бусад лойлын сортоос ургац авахд нэг 7 хоногийн хугацаа зарцуулдаг. Нэг түүчээ 7 хоноод дараагийнхаа гадуур бол бета-лүксийнх маш эрчимтэй урлалтай учраас 3-4 хоногийн татамжтайгаар ураадаг байгаа. За бета-лүксийг ер нь хурдан улаалгаж хурдан жимсийг авъя, их ургац авъя гэх юм бол ерөөсөө жимсийг ингээд туяа дөнгөж улаан туяа суунгуут авах хэрэгтэй. Ингэх юм бол дараагийнхаа жимсийг одоо маш хурдан улаалгаж онцлогтой жимс хөлөмжөнд арайлах юм бол нэг 5-6 кг жимс өгдөг юм байлээ. Гайхалтай үнэхээр. За бета-лүкс ингээд тариалтын олон талын давуу талтай боловч одоо бас нэг сул тал байдаг. Юу вэ гэхээр амархан хагардаг. Одоо их услагааг ихтүүлэх үед амархан хагардаг байгаа. Түүнчлэн бол тээвэрлэл таадгүй, хадгалалт таадгүй нэг юм онцлогтой. За 7-10 хоног хадгалдаг. Ягаад гэвэл бета-лүкс нь маш хурдан улаад тэгээд нэмгээ хайстай, бага зэргийн эсэглэн тэгээд шүүслэг амттай. Дээр нь бол одоо хамгийн гайхалтай нь ликофен болон витамин З-г маш ихээр авдаг. Бусад лойлоос илүүтэй хэмжээгээр агуулдаг. Витамин З, ликофен хоёр бол байгалийн гаралтай 20 орчим төрлийн антиоксидант нэгдлүүд байдаг. Тэр хоёрын хамгийн хүчтэй антиоксидантуудын тэгээд ликофен нь бол одоо энэ ялангуяа төрөө улчирхай хор тавдар болон эмэгтэйчүүдийн умаа үзүүний хор тавдарт маш тустай. Витамин З бол хүний биеийн дархлааг хариуцахаа сайжруулж дэмжихээс гадна цусны нийлэгдэл, цус шингэн байх тал дээр их үүрэг гүйцэтгэдэг байгаа. За бета-лүксийн бас нэг гайхалтай чанар байдаг. Энэ бол партенокарп ургамал юм. Партенокарп гэдэг нь өөрөө үр тогтохгүйгээр жимс үсгийг хэлдэг байгаа. Заавал тоос хүртэл явагдахгүйгээр партеногенезийн үзэгдлээс одоо хамааралтай байдаг. Партеногенез гэдэг нь биологид бол амтан ургамал дээр аль алинд явагддаг тийм сонин үзэгдэл байгаа. Жишээлбэл заавал үр тогтохгүйгээр одоо үр удмаа үлдээх чадварыг партеногенезийн үзэгдэл гэж хэлдэг. Жишээлбэл байгаль дээр зүги, шоргоолж гэх мэт амттууд бол партеногенезийн аргаар үржиж үр удмаа үлдээдэг бол ургамлын ертөнцид бас зарим төрлийн хүмүүс партенокарпын үзэгдлээр үржиж үр удмаа цааш нь явуулдаг байна. Тэгээд партенокарп гэдэг нь одоо үр тогтохгүйгээр жимс үүсэж гэнэ гэсэн үг те. Энэ үзэгдлийг ашиглаад одоо зарим ургамлыг бол партенокарп болгож байгаа. Жишээлбэл Европын орнуудад одоо өргөс тэмхийг партенокарп болгосон байдаг. Ихэнх өргөс тэмхийн сортыг бидний сайн мэдэх салаадын бол одоо партенокарп гэмэх юм. Партенокарп нь их олон давуу талтай одоо үр тогтохгүйгээр жимс үүсэж байгаа учраас бүх цэцэг жимс болох боломжтой гэсэн үг нэгдүгээр. Хоёрдугаарт бол одоо жимсний болцсон эрт байдаг. За хадгалт нь бас удаан байдаг. Зарим сортууд нь дотроо үргүй байдаг учраас хадгалт удаан явагддаг гэж үздэг. Тэгээд үүний адил бета-лүкс бол партенокарп буюу өөрөө өртөө үрээ тогтоодог тийм төрлийн ургамал юм аа. За энд бол одоо бүх цэцэг нь ингэж жимсэлсэн байна. Яг үүнийг л хэлж байгаа. Цэцгийн хорогдлого буюу төлийн хорогдлого цэцэглэж жимсэлдэг нэрэ онцлог юм аа. За партенокарп ургамал бол генетикийн удамшлын шин чанартай байж болно. Хамт ургамлын бол цаанаасаа үр тогтохгүйгээр үр төлөө бүтээж чаддаг онцлогтой байдаг бол газар тариаланд одоо ургамлын өсөлтийн дааврууд, ауксын, гиберлийн, цитокинин зэрэг даавруудыг ашиглан партенокарп үзэгдлийг бас явуулж болдог байгаа. Ийм гайхалтай
сортыг одоо өнөөдөр та бүхэндээ танилцуулж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяр таа.